Ангид хүүхд ороод ирэх чинь баг үндсэндээ хэл ярианы хөгжил маш их муу олж ирж байна гэж сая судалгаагаар гарлаа шүү дээ. Нийт цэцэрлэгийн хүүхдийн чинь баг үндсэндээ 70% нь юм ярихаа болцсон юм шүү дээ. Тэ? Тэгээ хожуу хэлд орж байгаа нөгөө одоо цахим мэргэлээ үссэн учраас бол тэгэхээр цэцэрлэгүүдэд бол одоо бид нэр хэл засалж ажилуулах зайлшгүй шаардлага гарч иж байна. Өчигдөр би Монгол Улсын боловсролын их сургууль дээр очиж ажилласан. Яг 1-р ангид Монгол хүүхэд орж ирэхэд 3500 үгээр ярианы үгээр одоо тийм үгийн сантай байх ёстой юм байна. Гэтэл одоо 1-р ангид орж ирж байгаа хүүхэд өнгөж мянган одоо монгол үгээ мэдж ярианы хэлтэй орж ирж байгаа гэдэг чинь одоо маш том асуудал болоод байна шүү дээ. Монгол хүүхдийн хэл ярианы асуудал гэдэг чинь 1-р хэл яриагаар ярьж чадахгүй байна. 2-р ярьснаа ойлгож чадахгүй байна. Тэгээ 3-р унснаа ойлгож чадахгүй. Тийм учраас бид англи хэл гэхээсээ илүү одоо энэ хэлний боловсрол гэдэг бол зайлшгүй анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэхээр одоо эрүүл мэндийн хичээл, биеийн тамирын хичээл, за тэгээд үдийн хоол энэ сургууль суурьс эртэлрүүлэг дөрвийг хамт хийж одоо нөгөө эрүүл монгол хүнийг бэлдэх тогтолцоо чинь бий болох юм байна л гэж